Олимпийн домгууд подкастын маань ээлж дугаарт Мехико 1968 Олимпийн наадмын хүрэл медальтай, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, за мөн Азийн наадмын мөнгөн медальтай ардын багш Сретер багш маань хүрэлцэн ирсэн байна. Таны хувьд одоо чөлөөт өхийн улсын шгшаагийн анхны тамирчдын нэг гэдэг бас түүхийн эзэн. Тэгэхээр одоо анх улсын шгшаах сонгогдоход ер нь чөлөөт бүх гэдэг хэр шинэлэг, хэр одоо өрмөц спорт санагдчихав. 1960 онд би сургуулинд төгсөд энэ дээрэл Төв аймгийн Лүн сумнаас мөё төрүүлээ явцсан. Мөё танд барилжсэн. Одоо сайхан л бид нарт цөмөрөл үздэг ус олон ч хүүхдс манай Лүнгийн сургууль ер нь 20 гаруй 30-аад хүүхд барилддаг байсан дөө. Мал аж ахуй байсан манайх. Тэгээ аав ганцаараа манай ээж бурхан болцсон байсан. Тэгэл аав маань би дүүтэйгээ хоёулахна. Тэгэл аав л тэгжсэн. За чи жаахан хожигдох нь биш манайх мал хуйгаан энэ угтаал энийг л өгөхөр боллоо. Тэгээ тэрийг өгчгөл яв гээл. Тэгэл манайх чинь их олон малтай байсан л дөө 3,000 гадуутай 70-аад өхөртэй 27-8 тэмээтэй. За тэгээд хонь бол нэг 700-аад ямаа 200 хэдэ тиймэрхүү л байсан. Тэгээ аав маань манай ээж бурхан болчоод тэгээд аав маань одоо ганцаардаад ингээл цөмөрөө малаа өгөх болсон л доо. Тэрнтхийн ер нь малтай л гэсэн болгоно өгчээсэн. Тэгээд өгчгөөд ингээ малаа яагаад өгчгөөд нэг хэдхэн нэг цайны сүнүү нэтэ нэг унах нэг 2-3 мөртөд үлдсэн дээ бас нэг. Тэгсэн чинь ер нь левгүүд юм байна лээ тэр малаа тэг өгч хот харлаа хүн туугаал яваад гэдэг байхгүй. Тэгээд нэг тиймэрхүү байдалтай явж илаа. Тэгээд би намар нь жоохон тэдний нөгөөд аав туслал тэгээд намар ороод ирсэн чинь сургуулиас ойчгүй хоёртой сургуулиас. Тэгээд одоо заа ингээд өнгөрлөө одоо яг чи тэгвэл юу яага цэргийн юу цэрэг хамгаалаагүй байгаа юм чи цагдаагийн газар ингээд курстэй ин чи орчих гэл. Тэгэхээр зэрэг тэр хадам ахтан манай тэр хадам ах эмч хүн байсан. Тэгэл оруулчлаа. Тэнд ороо байжсэн чинь л энэ том санжаа, жижиг санжаа, эрдэнэ чиргаа, энэ цэрэн авгарга гүй энэ бүгд байна. Тэгээд цөмөр 7 хоногт л евро явна. 7 хоногт барилдна гээл тэгэл бүгнийг ачаал аваа явчих. Тэгээд би ямар тэнд ямар цол мол багч биш, барилдагч биш. Тэгэл ингэ байжсэн. Нэг өдөр барилдмар санагдаад би барилдий явж болох уу гэсэн болно гэж байна. Тэгээд яваад очсон. Очоод барилдсан. Ногоон нуурт барилддаг юм аа. Тэгээд тэрний хөвөн дээр барилдж исэн. Мөөё хүрээд ирлээ. Мөнх тавраг. Оо чи хүрээд ирсэн үү? За чаана гоо гэсэн би ингээ авах. Оо чи спортын төв ордон дээр төвдөн багш дээр ач. Би тэнд үндэсний бүхний сургууль хийж байгаа. Манай сургууль цаана орхоо сэлбэн гөрний заадалдаг гээл. Тэгж чи хагас үтэн сайд хийж байгаараа гээл. За гээл. Тэгээ би тэгэхэд хэнийг энэ улсын зан адиагоо нор хоёрыг хайчихсан байхгүй. Хоёр давчлаа. Тэгсэн л мөё дэгж мөё төрүүлээ тэнд. Тэгээд мөётэй ярьжгаад ярьжсэн чи байга авсан уу? Бай гэдэг юм уу гэд би нөө хөдөөний улс чи мэдэхгүй юм чинь. Нэг давсан хүнд өгдөг. Хоёр давсан хүнд 15 нэр өгдөг. Бүгд анх бай авч үзэж байгаа хүн чинь. Бөөн баярл тэгэл нөгөө төрөө хоёр хойшоор авч ичгээд хоёр хойшоор чи хямдхандаа гэх чинь тэгэл за чи ингээд ирж байгаарэ гэх. Тэгээд төвд спортын төв ордон дээр яваад очисон чинь төвдөн багшийн сексэнд олон сайхан заа энэ давгсэр арслан мөё за тэгээд энэ намшир одоо манай энэ чөлөөтийн намшир гэдэг дандаа танд бол юу сайхан судал ингээд бэлтгэл хийж. Тэгсэн чинь намар нь болоо явцсан чинь энэ мөөё цэрэнгуй бэжингуй том санжаа эрдэнэ очиргуй жижиг сөхөө тэр төмөр замын техникумын жижиг бөхчүүд бүгд нь цэрэн давгшин тэр чинь хойшоо дамдин гээд манай биеийн тамирын юу яаж исэн нийтийн биеийн тамирын зааварлагч хүн байсан дамдин гэж.
За тэгээд тэр тэгсэн чинь чөлөөт гэж нэг юм сайхан бөх гарна гэд. Тэгсэн чинь төмөр замын техникумын инженер морин толгой дамдын сөрөн гэд нэг том толгойтой тэр хүн хойно байж ихтэн мастер цол автсан чөлөөтөр. Тэгээд тэрийг Монгол дэлгэрүүлээ гэж дээгүүр хэлсэн юм байна л л. Сэдэн болгоо тэгсэн гэсэн. Сайхан судлаарай та нар. Энэ сайн бөх бай, сайхан олимп дэлхийн аврагт ордог олон улсын тэмцээнтэй. Энэ ерэн зүгээр юм байна гэдэг. Тэгээд энэ хэдэн бүхийг балгаарт тэр Арако Петров гэдэг нэг хөдөлмөрийн баатар гавьяат тийм мундаг хүн байсан. Тэрэн дээрээ биш бэлтгэлийгээ тэгээд цэрэндээ өгөх очи тэнд харин тэг нэг 45 хоног хийхэд овоо гайгүй байсан байгаа. Тэгээд нэгүүд тусраа яваад ирэхлээд. Хөрөд ирсэн тэр хооронд ирэх хооронд нь төвдөн багшил нэг Орос дагуулж ирээл. Нэг жижигхэн 63 хэлтэй хүн баа. Миний тэр анхны багш Гостиншков гэж. Тэр багш ирээд. За энэ мастер хүн байгаа юм. Энэ чөлөөтөр их сайн барилжсэн хүн. За энд би надаас шав одоо томчууд тийшээ явдсан. Тийм учраас жижигүүдээс нь авч бэлтгэл хийнэ гэж байна. За гэл бид нар чинь любом баярлалаа гэл яаж хийдэг юм бол гэж бодоод тэгсэн төвдөн багш бэлтгэл дээр дагуулж за манай хүүхдүүд энэ байгаа юм. Энэ гэж залбирчт нь хэлээд. За энэ дотор энэ хүнд таарах хүн эндээ гэд намайг гараасан гэж шугуун дээрээс барьж ирээл. Нөгөө Оросд чинь хамгийн түрүү та энэ хүнийг сайн сургаарай гэж хэлээд. Тэгээд нөгөө юу нэг би санаад орсон ч гайгүй л үндэснийхээ багш гэж юм бодсон. Тэгсэн чинь бүүнэ шал өөр. Тэгээд намшэр би давг сөрөн гэдэг зөндөө олон хөөхтүүд орлоо тэрлээ. Тэгээд 7 хоногийн 3 өдөр нь тэр чөлөөт барилдана. 2 өдөр нь хагас сайн бүтэн сайн 2 өдөр нь юу яа. Төвдөн багштай хичээл. Ингээл хийгээжсэн намар манайхан ирлээ. Ирсэн чи цундын заан энэ чинь ирсэн. Цундын чинь заан болцсон байсан үгүй ээ. Хачин байна. Ерөөсөн дийлэх арга алга. Гарны нугалт дийлэхгүй юм, тэнийлэх дийлэх. Гэхдээ тэгэл энэ мууя энтерч байгаа яа. Тэгээ тэр Орос өгчтэй анхан бие барилдсан чинь ерөөс босоод уу ерөөс хариугүй л амтай харагд байгаад их. Тэгэл хэвтэд орохлоор зэрэглээ. Хэвтэйгийн бүхэн ихнэр накад хийн энэ л ерөөс юу л хийн дөлхүүр энэ сомлсон бүгдийг хийж байгаа юм. Тэгэл бид нар ч үнэн тэрийг үзэг чинхэлээр гар хөл мулталчих гэж байгаа юм шиг айгаад. Тэгэл ерөөс дор сүүлдээ нөгөө хүнтэйгэн хамаагүй ану минь үздэг болоо бараг тэр юмнуудыг алдхан байгаад би. Ингээл анхны тэр багш маань авгай хүүхэд нь ирдсэн. Тэгсэн чи манайхан ирсэн төв цэрэндээ багш ирсэнгүй. Тэгсэн дамдын багшийг үлд тренер бодгоё. Бусд нь явж явган бэлтгэлээ хийх. Тэгсэн дамдын багш чинь 30 гаруй 38 стэйч байсан юм уу та. Манай тэр хар дамдын гэдэг. Тэгээ нөө одоо манайхан ярихлаарэ энэ морин толгой дамтын үүсгэсэн гэж. Хэрүүл төмөр зам дээр үүсгэсэн үнэн. Дамдын багш бол буян тамирын хорон дээр анхны улсыг авч яваад балгаар тавьж бэлтгэл хийлгээд бусаад ирсэн. Буцаж эндээ ирээд тэгээ цэрэнд багшийг өөрийнхөө оронд тэнд нь уйлуулж үлдээгээд тэгээ 45 хоногийн цэрэнд багш тэнд нь сураад хавар ирж ирсэн. За ингээд чөлөөт өхийг ирэхэд нь шигшээ байгуулнаа гэл. Тэгээд хин сэдэн болгоо дээр Оросын байна л дээ. Манай энэ спортын хороо тэгэхэд манай энэ спортын хороонд энэ уудын зориг гэдэг хүн байсан. Тэгсэн чинь хичнээн хүн байдаг ингээд асуусан гэсэн. Тэгсэн чинь 8 хүн тэгэл дараа нь гадаадынхан бол ингээд 1 2 гэдэг шигшээтэй. Нэг нь бол дандаа томчууд нь, хоёр нь ихлээр л одоо өсч явууд нь байдаг ингээд л дээ. Ингээ ярихгүй. Тэгэл байгууллаа. Тэгсэн чинь намайг 63 кг, юу 70 кг давна гэх. За ингээд 70 кг-д би тэгэл энэ чинь ханхныхын шигшээгийн хүн бол 57 хашууд байлгүй би мэдгүй. 57 52-т
52, 57-д Сүхбаатар тийшээ явсан юм аа. Базрын Сүхбаатар гэж. 63-т би, 70-д Зундэ, 78-д Мөнхбат, 87-д Цэрэнгуй, Хасах 97-д Эрдэнэчиргуй, Нэмэх 97-д Том Санжаа. За тэгээд Намдын багш болоод. Ингээд Бээжингойг авъя гэсэн чинь Бээжингойд их сэргэн хүн байсан. Тэд хорондоо золинтой байл хушууч байл. Би одоо ингээ хорондоогаан таслаад явах бай. Би бэлтгэлэл хийжээ. Би шигшээд орохгүй. Тэгээд бид нар чинь явах та цалин тэр чин дэд хорондоо хүн чинь одоо цалин өндөртэй байна. Бид нар бол 350 цаас 400 тэгээ зэрэг байхгүй улс чинь тэгээ нэг жигд нэг тийм. Тэгээд тэн дотор хамгийн мундаг Мөнхбат байсан баг. Мөнхбат Оросын балгаарт хэд ял тэгээд маасчирцалтай болцсон. Бусд маасчир баг. За ингээд цэрэнд өгөх тэрийн нэрээр хөрдөрлээ. За тэгэл Спартакиад боллоо. Тэгэл яадаг юм. Спартакиадаар би төрүүлж 2 удаагийн Спартакиадаар төрүүлж 7 удаагийн улсын аварга 4 удаагийн хотын аварга болж исэн юм аа би. Тэгээд 63 онд дэлхийн аврагт явах боллоо. Тэр нь балгаарт болсон юм уу? Би тэгсэн чинь гацаад ерөөсөө нэг оёртой болж байна. За байли би барилж чадахгүй байх юм шиг байна гэдгсэн чинь. Гойгүй чи жингээ гасаад үзэх гэсээр угаад цэрэнд өгөх шинэхэн энтер. Тэгээд би тэнд нь жин гасаад ихшөөч барилдсангүй. Тэгээд тэнд ишин юм гэдэг хүн миний жинд ороод. Тэгээд 63-ын одоо барилдаан тэгээд дуусна үдээ. Бид нэр Мөнхбатын тэр нэг ядаад 2 чадлуу зарим нь тэгэл дуусгаас юм. Ерөөсөө манай багаараа. Тэгээд манайхан чинь ингээд юу ягаад анхаарал ер нь тавихгүй бол энэ болохгүй маань их сайхан барилдаан байна гэд. Тэгээд Намдын багш цэрэнд өгөх шиг ирвэт юуган шигшээ баган бүрдүүлээд өөртнө гэсэн. За чи одоо тэрээр бол би өөр тийшээ явна гэд. Таны нөгөө 64 онд Олимпиад орсон шүү дээ анхны. Тэгээд 64 онд Олимпиад явахт л Зунды битгий чинь энэ тэнцв. Тэгэхэд баг солсон. Багын дээр 3 хүн нэмж авсан. Дамдын Шарвыг 52-т аваад 57-д Сүхбаатар 63-т хэнийг Жижиг Санжаа одоо байгаа шүү дээ. Жижиг Санжааг аваад 70 Зунды битгийг сорилт хийлгээд сорилт ч байх. Тэрэнд баригдсан том тэмцээнд Зунды 2 халагдаад би тэгэхэд төрүүлж исэн. За тэгээд 78-д Баян мөнхийг авсан. Баян мөнх шинэ хүн байсан. Бас сайхан барилж исэн үе шүү дээ. Тэгээ Мөнхбат 87-д гарч ирээд Гасах 97-д Жижиг Том Санжаа чинь 105 гэдээсэн тураад бэлтгэлийгээд. Тэгээд Эрдэнэчиргуйг сэтгүүлж өрөлж исэн. 64 он Олимпиад. Тэгээд бид нар Олимп гэдгийг мэдэхгүй. Юу яадаг юм бол яадаг юм бол гэж бодоод. Ямар хойдг юм бол гэж бодоод. Олон улсын тэмцээнд Германд бид нар урдхан явж тэр олон улсын тэмцээнээс Дамдын Шарв, би Сүхбаатар, Мөнхбат мөнгө медаль авсан Санжаа. Тэгээд 4-5 медальтай ирсэн. Сайн тэгээд. Тэгээд бид нар чинь юу яасан шүү дээ. Олимпиад авсан. Тэгэл бид нар чинь жиндээ 8 болгоно. Цапаас байхгүй. Багш цэрэнд аваг ингээл явцгаас юм да. Анхны Олимпиад дээр та ер нь хэр барилцсан гэж дүгнэ? Би анхны Олимпиад дээр 1-ийн даваанд нэг ялаад 2-ын даваанд энэ Японы дэлхийн 2 удаагийн аварга, Олимпийн 1 удаагийн аварга. Тэр хүнтэй барилдаад тэгээд би 2 цэвэр тавиулаад юм болохгүй оноогоор. Энэ Караманы оноод дуусаад тэгээд 65 онд нь би харин англи дөрүүлэхнээ явсан. Хамгийн түрүү шагналт байр олжсэн гээл. Тэгээ манайх чинь тэгч бид нэр 7 сарын юу наадам болчих гээд бид нар чинь ниссээр яваалдаг наадам. Наадам 3 хоноод болно гэжсэн. Тэгэл ирээд энэ талбай дээр зогсож исэн чинь жигмэд дээр жоо явж чи жоох ядаргаа тавина. Чамд энэ жил начин байх ёстой шүү.
чи үнэтэй юу танах нь үнэтэй манайхын юуны одоо энэ сонгины боргосонд энэ наадалтай хавдгаа дээр манайх гүү өрж байгаа үнэт. За өнөөдөр ороо очиод саам гүүний саам нэг уучих өглөө үнэний суу 2 өглөө уугаад ирээ. Тэгээ ядаргач гарнаа гэл. Тэгж илжсэн. Тэгээд мос мундаг мэддэг юм лээ. Тэр хуучин барилжсэн өг зөрөө сууж. Тэгээд ирээ барилдсан чинь би юу гэдэг одоо энэ харцган штэ. Дулам сөрөнхөн энтрий. Ах тэр юу вэ дөрвийн даваанд үзлвэ. Тэгсэн юу вэ чин том гэж ихтэй. Тэгээд юу хаяа 5-ын даваанд байжсэн төвдөн багш амлч. Төвдөн багш амлцсан чинь тэгж за чи бөөж өгнө гэж битгий бодорой. Би барилдсан шүү чи. Тэгэл би өөрөөс нь айхгүй дандаа сууйд нь хүнтэр цуйл. Тэрнээс найгаад байгаа шаргацсан байжсэн чинь ганцхан татал сууж гэхлээр нь хөлөнд нь яг ингээ өсгийнт нь хөрцөн манай хүн суужхгүй. Тэгэл хөхрөөд нэгээд тэгжсэн юм. За сайн барилдаараа чи гэдэл. Тэгээ дараагаар нь хэн авсан бэ гэсэн чөйжсэр харслаа. Чөйжсэрүнг авахтэр би их олон унсан хүн чинь. Заалны барилдаанууд ганцхан ингэж дохоороо зохиж ингэж хавсарч байгаа л яваад. Тэгээд тэнчгэнд л хаад ундгийн тэгэнд нь унцчихад эргээд өөрөө дэвээ явчин шин. Тэгэл тэгүүлэхгүй тулд л элвэсээс нь асгаад авсан чинь мань хүн нэг татаад ингэсэн чинь би хөлөө өргөцсөн миний хөлн дээр байна. Тэгэхээр нь дээш нь татаал тэгээ чөйлсөрөнгөөр 6 авч ирсэн тийм л. Тэгээд дамдангуй дараа нь авч намайг хаяад. Тэгээд би 6 ихэл 6 авч өсгөдөр начин зал авч ирсэн. За одоо нөгөө 68 оны Олимпиас медаль аваад ирж исэн үеийнхээ тухай яриул. 67 онд эндхэгт явж дэлхий аврахт яваад тэгээд хэн мөөё тэнд анхны хүрэл медаль аваад бид нар бас л би нэг 4-т ороод тэгээ мултарч ирсэн. Миний жинт чинь 4-5 дэлхий аваргууд ирнэ шүү дээ олимпиа аварган тэр. Тэгээд би тэрэнд чи үзэж байгаа л тэгээд би нэг 4-т ороод тэгээ мултар. Тэгээд мөөё анхны хүрэл дэлхийн хүрэл медаль гэдгийг мөөё манай баг дотроос хамгийн дөрөв авсан. За ингээд 67 оны олимпиа болох гэсэн чинь Тбилис Станкалын барилдаан гэж их мундаг барилдаан байсан. Тэгсэн 68 оны 2 сард Тбилисийн барилдаан эхлэх юм байна. Тэнд бүх аваргууд очино. Тэгээд зөвлөлтийн болохоор одоохон оръё гэсэн бүгдийг нь оруулна. Тэгэл тэдэнтэй чинь зөвлөлт чинь олон аваргууд байгаа юм чинь Хогшвил авар, Бэршвил, Гүсо аварга, Айханов аварга тэгээд бүгдөө. Тэгээд тэд нар чинь бүгдөө 70 хэдийн жингийн улс чинь. Тэгээд тэдэнтэй барилдана. Тэгээд яг тэдэнтэр би тэгсэн намайг юу яадаг юм бэ? Норлохоо дарга байсан. Норлохоо гэж. Тэгсэн чи зөвлөлийн энэ их том зэмцэн төрүүлж чадах уу гэж. Би мэдэхгүй байна. Одоо авраг ирдгэн штэ гэсэн. Чамайг төрүүлдэг юм бол чамд гавья төгнө гэхгүй. Би төрүүн айрмын дээр одоогийн авраг. Данкадо юу Тбилисийн мөнгө хүрлийг бүгдийг нь авалцсан байсан. Тэгээд төрүүлүүд яана гэл ингэдэг юм бэ. Тэгээд би дотор айгаад манай энэ хамгийн том хүү жирэмс үлдэхгүй юу энд. Тэгээ байжсэн гүрзийн гэдэг шин зогсож байна. Хайчин том ийм дугуй шийдэл тавьчихсан төрөв зүц. Тбилис очиж барилцаж том хамартай сахалтай болсон учраас хогшвилийг гээл хогшвилтэй үлдэхгүй орсон. Тэгж хогшвил сайн бөх байсан юм уу? Тэгэл үзсэн чинь үзэхгүйн гарсан чинь за одоо яаж барилддаг л энд төрүүд надад юм хэл алсан хүн байдгийн төрүүлчдэг байх та. Гэсэн чинь захилгаа ирж манай багш нар тэгж өө танаа авгаа жирэмсэн байсан биддэг тийм гэсэн хүү гарсан гэж шүү. Би нэг 3 ахинтай хүн чинь хүү гарсан гэхээр баярлалаа. За энэ гүрзийний энэ чинь дарддаг хэрэг. Тэстэ би хүүтэй бас одоо амтажгүй үтсэн дэйлгээл. Тэгэл би юун дээр чинь сайн бод 1-р 2-р өдөр чинь 3-3-аар 9 минут барилддаг байхгүй.
Эхний 3-т оноо алж болохгүй шүү гэж бодлоо. Эхний оноо алаагүй. Хинээс оноо аваагүй. 2 дахь 3-т нь 3 дугаар байранд нь за чадвал оноотой солий, чадахгүй бол тэгэл 3 дээр л үтсэндээ гэж бод. Тэгсэн нэг оноо авлаа битээр. Тэгээд нэг шивэдийн шүүгч байхгүй. Тэгээд битэрийн дундуур орж хөглөгдөг байхгүй дандаа. Тэгэхээр гинтхэн сэрдийгээл. За энэ шүүгт нь ганцхан урд нь дэвсэл яг зог тосгот нь араар нь орё даа гэж бодоод. Тэгээд мань нөө ясараа шүүгч дэвсэл үлээж байна. Тэгэхээр зэрэг гараа юу хөлөө ингээд дэвсэн зог тослоо тэгэхээр араар нь ганцхан дайрал хогшвилийн 2 хөлдөн давхар хамаж аваад яад тавьснаач мэдсэнгүй тэгсэн доор хийж гинэл ингээд суулхан гэдэг. Тэгсэн гайхаад тэгсэн чинь шүүгч ирээ шүүгдээд хахад мэддэг юм энэ гэл намайг ууралж. Тэгсэн нөгөөдгийнхөө мөрийг мулт тавьчихсан юм байна. Тэгэл тэнд төрүүлэхгүй. Тэгэл төрүүлээд ирсэн чинь л тэр л гашгирч байсан. Гүрзийн чивгүй. Тэгэл сайхан бүхтэй газар чинь тэр сайн бүх яах чинь адилхан гашгирч юм. Монгол сэрэтэр гэдэг юутай гадна талаар нь чихэр үрдсэн идээтэй самураад тэргээр л зүгээр дэвжээд үр. Тэрний данаа 4 сард Данкалын тэмцээн биш. За одоо Данкалын тэмцээн энд одоо төрүүлэхгүй болохгүй болох нь дайл гэж дотроо бодчихсон. Нөө гавьяат өгнө гэж хүмүүс чимээч байхгүй. Ерөөсөө бид нарыг хүлээж авсан ч. Тэгсэн чинь бас 4 сарын хэдэн чиглэлд Данкалын тэмцээнд явах болсон чинь дууд жинг орсон чинь гой нөхөр минь чи Данкал төчөөд дөрүүлж чадах юм уу гэж. Тэгж би одоо дөрүүлэхгүйгээ мэдэхгүй. Чамаг дөрүүлээд ирвэл чамд гавьяат өгнө. Шаргаа цаагаад жоохон. Таах чаддаг юм бол би дөрүүлж чаднаа гэж хэлчихвчлээ. Тэгсэн байдаг ба. Тэнд очиж байрлалцсан чинь өнөөл гүүс аврага энэ махмайд аврага энэ бэлч аврага энэ бүгд ирсэн. Тэгэл одоо экзамений төрүүлэгч өнгөрлөө одоо яадаг лээ гэж бодоод. Тэгэл би тэнд нь ястай хязаач л үтсээр угаал тэгээд гүүстэй үлдэж гүүсийг хаях байсан. Гойхний хогшуула ирээгүй бэрвшүүл аврах гэсэн байсан баг. Тэгээд бүгдээр айсан нов гэд бас нэг мундаг хүн байсан ба. Тэгээд балгарын бол 40 хүн. Тэгээд өөрийнхөө тэмцээнд өөрөөс нь чөлөөтэй оруулдаг байхгүй. Манайх ч гэсэн интернационал тэгдэг л байлаа ш. Тэгээд тэнд би үлдээ төрүүлчихгүй. Тэгсэн чинь Монгол сэрэтэргээр хашгираа зүгчхтий. Гавьяат моёто марчиж. Тэгээд би ингээ яжсэн чинь лонгосын уудан дээр хөрөд ирсэн. Доогуур нэг тэрэг орж явах шиг л байсан чинь л хөөе хүлээж байгаарай гээл нөгөө юунууд нь үйлчлэгч хүүхэнд гэж байна. Сэрэтэр гэдэг хүн байна уу? Тэрийг төрүүлж гаргах хэрэгтэй болчихлоо. Тэгсэн зэрэндээ өгчөндөө чи юм ядаалаа зүгээрээ хөөе хингуйн тэрэг ирчих шиг боллоо гэд. Тэгээ ороод ирсэн чинь надад 4 номер үнэлэх. Гавьяатын тэмдэг жижигхэн дөрвөлж юм байсан. Тэм тэмдэгтэй өгч байна. Тэгэл өөрийнхөө зэймэн суулгаж авцарч. Тэгэл би чинь 2 дахь гавьяат мөөё 67 оны авраг 3-т ороод гавьяат авч ирсэн. Тэгэл 68 оны хатал бид нэр чинь бэлж эхэллээ те. Тэгээ бэлтгэл манайх нэг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явсан сэдэн болгооч явуулсан баг. Тэгэд хинбай яасан ш. Манай Магсар багш явсан. Тэгэхэд Магсар багш ирсэн байсан. Магсар багшийг 4 хүүхэдтэй Мексикт очиод агаар юугийн судлаад ирээ. Манай тохирох бэлтгэл хийх газар хаана байна гэд. Цаг агаарын. Тэ цаг агаарын судлаа. Тэгээд манайхан чинь юунд очиж судалсан ш. Тэгсэн Магсар багштай гэжсэн. За манай 70 төвшнөөс 1800 км 100 м эднэртэй тийм газар юм байна. За ус чихтэй юм байна. Манайд отгон тэнгэрэл таарах юм байна гэсэн. Тэгвэл тийшээгээ яв гээл. Тэгэл манай бүх 40 хүүхдийн тач бэлтгэл хийгээл.
Тэгэл наашаа ирж энд нэг хоноод энтхийг нисчихлээ шүү дээ. Тэгээд бид нар чинь юунд Мексик нисээд Мексик чинь тэр далай дээгүүр явна гэдэг. Ястай гэж. Тэгэл очиод барилдаад бид нэр хэд хоног ийм бас нэг агарын солилцооны нэг хэд хоног бэлтгэл хийсэн. Тэгэл цөмөрөө тэнд очиод барил. Тэг чин Япон тэр чин давхар масктай барил. Бэлтгэл дээр давхар маск хийж байгаа барил. Тэгэхдээ ядардаг юм байл шүү дээ улсууч. Тэгээд Орос энэ чинь дандаа дамнаал аваа юм шүү дээ. Агаар өндөрдөг юм уу газар бид нар тэг зөв зүгээр шүү. Тэгэхэд бид нэр очиод Отгон тэнгэрийн аршин дээр бэлтгэл хийхэд 13 хоног хамраас цус гарч ирсэн шүү дээ миний. Ерөөсө бэлтгэл хийж болох. Жохон шигшхоо орол хамраас. Тэгэл 13 дахь хоног дээр зүгээр татраад тэгэл хөлбөмбөг тоглоод тэгэл дараа нь барилдаана. Тийм л жишээтэй. Тэгээд тэнд бол шинжлэх ухаан гэдэг юмыг манай сайхан зохицуулсан да харин тэнд газрын 72-ны олон мөнхөнд болсон. Тэнд би яваад 3 олимпиад явж үзээл. Тэгээд 70 онд бид нэр явж Канадад манайхан чинь цөмөрөө барилдаад очиж барилдаад тэгэхэд би харин ганцаараа 3-т орсон юм аа. Их ч ядарч чадсан их ч. Тэгээд хэн би жин гасчээж их гассан. Тэгээд 71 онд ирж дэлхийн аврагт барилдахад л миний энэ карманы оноо гэдэг юмыг өөрчилж өглөөд. Өнөөгийн тамирчдтай хандан юу хэлмээр байна. Тэгээд Олимпийн орооны 70 жилийн тохиож байгаа учраас та бас мэдчилгээ дэвшүүлэх байх. Бидний үеийн бэлтгэл одоогийн бэлтгэл хоёр өөр байна. Бид нар чинь тэр үед жин гасна гээл комбинатын арис ялзалж ийсэн тийм хадуу уранд лавиш оруулдаг гэсэн шүү. Тэг чин тэр өмхөө ангин юурээс дэсгээ арга. Тэгээд тийм юм. Тэгээд энэ одоо тайдлахын сайхан саун гэж юм байхгүй. За яг ууд хаданд одоо бэлтгэл хийлэгдэг, гүйлэгдэг энэ бол байж байна. Гэхдээ жоохон төвчээрийн их тэгээд тэр чинь хүн чинь ихэн дээрээ ядраагүй дээр их сайхан төвчээртэй байдгийн шүү дээ. Хамаа. Юу ч хийжсэн авмаар санагд. Ядраад ирэхлээрээ төвчээр нь барагдаад өөрөө нөө хурдан дутаад ингээд ирэхлээрээ зэрэгэл бүх чинь өөрөө сүүлийнхаа минутанд л аль болох төвчээртэй байх хэрэгтэй. Одоогийн ингээд залуучууд бэлтгэлийг сайхан хийж байна. Хангамж сайхан байна. Бидний үед ямар ийм гялгар ийм сайхан юун дээр матрасан дээр барилддгүй байсан бүтээлэгтэй. Дандаа энэ бүтээлгэр бүтээч. Тэгээ нөгөөтг чинь бүтээлгнийх нь ус юу ингээд бөөгөнц. Ингээд л зүгээр нүүр ам ер нь хонхорхоо газар болгоноор нийл энэ бүтээлгний хог ордог байлаа шүү дээ. Тэгээд усандаа нэг юм орно Улаанбаатарт бэлтгэл хийжээс. Харин юу байхгүй савн байхгүй. Хаа савн байхгүй. Тэгэл бид нар чинь тийм юм ямар сайнд би одоо энэ 2 дугаар эмнэлгийн шарлагын нэг юм бөмбөгөр юм юу байдаг. Тэрэнд орж хөвч нууруу муруугааны чийдэнгийн юм түлээл. Тэгээд би жин гасч л байсан. Тэр юунд комбинатын тэр уурч халуун сайхан тэгтэн арис ялзалж байгаа юм чи муухай үнэр нь муухай гэж. Тэгэл яг гарч ирээл. Тэгэл нөгөө юугийн усын ягаад тэгээ цэвэршээл тэгэл гайвал байдаг байсан. За ингээд манай энэ удаагийн подкастын урилгыг авч зочноор оролцсон танд баярлалаа. Сайн сайхныг хүсье. За ингээд Олимпийн домгууд подкастын маань ээлж дугаарын зочин хойморт ардын багш Сретер багш маань хүрэлцэн ирж оролцлоо.